За сайн байна уу? Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Та тэгэхээр тун саяхан улс төрийн сонголт хийж хүн намд илссэн тий. Яагаад хүн намыг сонгох болов гэдгээс яриагаа эхэллээ. За. Би эх орондоо хүн шиг амьдрахыг хүссэн учраас хүн намыг сонгосон. Маш товчхондоо. Тий. Бусад улс төрийн намуудаас одоо үзэл баримтлал нь юугаар ялгаатай вэ? Мэдээж Ер нь бол өнгөрсөн хугацаанд Монголын ард түмэн, Монгол ардын нам, ардчилсан нам гэдэг хоёр том намд итгэл үнэмшлээ өгж ирсэн. Өнөөдрийн яг энэ цаг үед бид одоо хэрвээ тэд өөрчлөгддөг юм бол бид өөрчлөгдөө. Гурав дахь хүчин өөрчлөлт хий гэдэг үндсэн дээр. За ийм шалтгаан ч бас байна. Одоо ингээд сүүлийн 8 жил Монгол ардын нам ирэх байлаа. Яг бидний амьдралд яг юу өөрчлөгдсөн? Анх 2008 онд Монголдо ирсэн. 2009 оноос үндэсний үйлдвэрлэгч гэж масын үйлдвэрлэлт одоо өөрийнхөө үнэхээр хүний нутагт сурч мэдсэн бүх зүйлээ эх орныхоо хөгжил дэвшилд зориулъя гэж ирсэн. Тэр үед ярьж исэн зүйл яг өнөөдөр ярьсаар л байна. Юу ч өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн хугацаанд ёстой нөгөө нүцгэн хөлөөрөө хадыг цусаан гартал өшгөллөө. Өнөөдөр үйлдвэрлэл хөгжөхөд ганц аж ахуй нэгж хувь хүн одоо майз цэцэг би мундаг сайн байхаас илүүтэйгээр хамгийн гол нь бодлого байдаг юм байна. За энэ бодлогыг хэн гаргадаг юм бэ гэхээр тухайн ирэх барьж байгаа нам. Нам бол ерөөсөө бүхэл бүтэн бодлогыг тодорхойлж идэг институт таахгүй. Тийм болохоор хүн намын залуучуудыг сонгосон. За хүн намынхан хизээч попордгоо бод тимийг ярьдаг. Гэтэл энэ одоо бидний итгэлээ өгчээсэн энэ нам бол дандаа хүмүүст хуурладаг, худлаа ярьдаг, худлаа амлалт өгдөг, биелэхгүй юм. Дандаа цаасан дээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлье. 21 аймагт 100 үйлдвэр байгуулъя. Татварын бодлогоор дэмжинэ. Татвар нь нэмэхгүй. Яг үүнд амьдрал дээр юу хэрэгцээ? Юу ч байхгүй л байгаа хгүй. Тэгэхээр өнөөдөр хэрвээ ерөн зүгээр яг энэ завшааныг ашиглаад ирэхэд Монголын иргэн бүр улс төржмөр байгаамаа. Иргэн бүр улс төрийг сонирхмоор байгаа юм. Яагаад гэвэл улс төрчдийн гаргасан шийдвэр бидний амьдралд шууд нөлөөлж идэг учраас бид улс төрийг сонирхох ёстой. Бидний төлөө ажиллана гэж уул нь бидний төлөөлөл юм байгаа шүү дээ. Уул нь. Гэтэл яг үнэндээ тэд зөвхөн намын ирэх ашиг ярьж идэг. За тэгээд нам өөрөө ёстой хог шиг болвол энэ Монгол улсын амьдрал одоо юу гэдгийг те одоо бодлого тэр чигээрэл ёстой хүмүүс нь хог шиг амьдраад байна шүү дээ те. Тийм болохоор миний сонголт бол хүн нам хүн шиг амьдрахыг л хүссэн. Маш ингээ. Тэгэхээр та сая ярианд бас дурдлаа үйлдвэрлэлийн салбарт нэлээд удаа маш олон жилиг өнгөрүүлсэн тий. Туршлагатай ууг нь бол тун туршлагатай бизнес эрхлэгчгүй. Гэтэл ингээд бас тодорхой хугацаанд яваад амжилт болж чадсангүй. Тэгээ ер нь Монголын эдийн засагт ямар нэн төрөнд ямар бодлого авч хэрэгжүүлэх ёстой вэ? Тэгээ ямар шийдэл дутагдж байна гэж харсан байх. Хүмүүс асууна. Яагаад хүн нам одоо үндсэн зарчим гэж байгаа тий аливаа намын хүн намын зарчим нь хүний эрхийг тэр дундаа баялаг бүтээх эрх чөлөөг олгоно гэж байгаа. Өнөөдөр Монгол улс ардчилсан орон юм шиг мөртлөө яг бизнесийн салбарт бол бид нар ардчилсан байж чадахгүй байгаа байхгүй. Одоо ингээд боддоо манай төр өөрөө бизнес хийдэг. Төр нь бизнес эрхлэгч болчоор бид яах юм? Бид төртөө өрсөлдөө төрийг дийлэхгүй байхгүй юу? Ингээл маш энгийнээр харахад одоо хэдхэн хоногийн өмнө тендер зарлагдчихээн л да. Эрдэнэс 5-7 Эрдэнэт үйлдвэр. За тэд нар ямар тендер зарлаж байгаа нөхөр оёдлын тоног төхөөрөмж, оёдлын одоо туслах хэрэгсэл материал авна гинэ. Тэгэхээр төрийн өмчт компаниуд. За тэгээд энэ цэрэг айрам цагдаагийн хувцсыг үйлдвэрлэх бүгд төрийн компаниуд байгаа байхгүй. Уул нь бол ардчилсан улсад яад юм бэ гэхээр бизнес хийж байгаа хүмүүстэй дэмжиж бодлогоор тэдэнд захиалга өгдөг. Жишээлбэл Польш улсад цагдаагийн хувцсыг ойдог хувийн хэвшилтэйгээ 5-10 жилийн тогтвортой гэрээ хийдэг. За энэ тогтвортой гэрээ хийхээр тухайн аж ахуй нэгж тухайн үйлдвэр хийх ажил нь тодорхой болчоор өөрийнхөө бизнесийг ялангуяа ажилчид хүний нөөц дээрээ зоригтойгоор
одоо хөрөнгө оруулалт хийх ч юм уу те ингээ бүх юм нь маш ойлгомжтойгоор болдог. Гэтэл одоо ингээд яг Монголтой ингээ харьцуулаад үзэхээр цэрэг цагдаагийн армийн хувцсыг ойдог төрийн өмчт компани байх жишээтэй тий. Тэгэхээр эн чинь одоо бид нар яг социалист нийгэмд амьдраад байгаа мó ардчилсан нийгэмд амьдраад байгаа мó хамгийн наад захын жишээ энэ байгаа байхгүй. Тэгэхээр яагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгждгүн гэхээр ерөөсөн хамгийн наад захын жишээ энэ байгаа. За нөгөөтэйгөр бодлого их чухал байна. Өнөөдөр санаж байгаа да эксклюзив компани халдвар хамгаалтын хувцас хийж үйлдвэрлэж байсан тийм яг ковидын үед. За тэгтэл яасан гэхээр түүхийн эд материалыг нь нөөт гайлын татвартай болгоод бэлэн бүтээгдэхүүнийг нь нөөт гайлаас чөлөөлчихөж байгаа. За тэгээд энэ яг шулуухан хэлэхэд Монголд үйлдвэрлэл битгий хий гэдэг л зүйл байгаа байхгүй. Яагаад тэгэхээр түүхийн материал 15.5% татвар төлөхгүйгээр бэлэн бүтээгдэхүүнүүдийг татваргүй оруулаад ирэхээр хэрвээ би Монголд комбинза үйлдвэрлэвэл 15.5% өрсөлдөх чадамж автоматар байхгүй болчихж байгаа. За тэгээд төр өөрөө тендер зарлана. Тендер хуулиндаа байгаа юм л да Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ давуу ирэхээр аавна гэдэг боловч тухайн үед бол хамгийн хямдыг нь жишээлбэл сонгох одоо шаардлагатай байсан ч юм уу те хятадаас ирж байгаа хямд үнэтэйг нь жишээ нь сонгох жишээ нь. Тэгэхээр төр өөрөө бидэнд боломжийг олгохгүй байгаа байхгүй. Төр өөрөө хууль журам гаргаад бэлэн бүтээгдэхүүнийг нөөт гайлаас чөлөөлөөд тендерээ зарлаад тендертэй өөрсдөө ялалт хийгээд тэгэхээр ингээл гадны жидүүл дэмжиж байгаа байхгүй бодлого нь. Тэ? Тэгэхээр эн чинь нөгөө 21.100 аж үйлдвэрийн 5 дахь хувьсгал гэж ярьжсэн зүйлүүдтэйгээ яг дүүцэж байна. Энд нэг гоё юм яриад байдаг энд. За яагаад бид бас нэг намыг аягүй сайн намын бодлогыг анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр би Чингэлтэй дүүргийн одоогийн штэ Чингэлтэй дүүргийн засаг дарга Батсүмбэрлийн үйлдвэрлэл хариуцсан орон тооны бус зөвлөхийг хийж байгаа. За мэдээж Сүмбэ дарга бол намайг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг хүсээд за энэ салбарт энэ олон жил ажилласан болохоор миний туршлагыг ашиглая гэдэг үүднээс л тэнд одоо та зөвлөөд ингээд хамтарч ажиллая гэсэн байна. За тэгээд яг жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих төв сан гэдэг бүхэлдээ маш том одоо бүтцтэй санхүүтэй ийм газар байгаа юм л та. Харамсалтай нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн мөнгө нь их сонин зүйл зарцуулагддаг. За энэ нь өөрөө тэнд ажиллаж байгаа залуучуудын буруу биш аахгүй юу. Одоо жишээлбэл Чингэлтэй дүүрэг 40 мянган хүүхдийн биеийн тамирын хувцсыг үйлдвэрлэх боломж олдож байгаа байхгүй. Манай Чингэлтэй дүүргийн жижиг дунд одоо яг өрхийн үйлдвэрлэл ойдл хийдэг хүмүүст ийм боломж олдоод бид нар одоо энэ боломжоор нь засаг даргын тамирын газраас уулзалт зохион байгуулад уул 8-хандаа ингэ дэмжиж байгаа юм. За тэгээд 40 мянган хүүхдийн биеийн тамирын хувцсыг үйлдвэрлэе гэхээр түүхийн материал хэрэгтэй болж байгаа. За энийг нэгдсэн журмаар заавал тэгжиж эн чинь Монголд үйлдвэрлэсэн хувцас маань гаднаас хятадаас орж ирж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвартай болно да. Нөгөө массаар нь үйлдвэрээс нь аваад 40 мянган хүүхдийн биеийн тамирын хувцас гэдэг чинь ойролцоогоор бараг 120 мянган метр даав шүү дээ. За тэгэнгүүт мөнгө байхгүй. Уул нь бол жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих санд бол мөнгө байгаа байхгүй. Энэ мөнгөөр авчиг гэхээр болохгүй майц зэгч. Яагаад тэгэхээр хэрвээ энэ мөнгийг ийм зүйл зарцуулах юм бол би шууд АТГ руу явна, шалгуулна. Гэхдээ тэгэхээр нэг гайхаад асууж. Гэхдээ энэ мөнгөтэйгээ яг юу зарцуулах юм гэхээр үдсэглэн, сургалт, сошиал контент, за тэгээд брошюр, хэвлэл, сэтгүүл тэ ийм зүйлд энэ мөнгийг зарцуулна. Тэгэхээр нь хэлж байгаа. Энэ өөрөө ямар ч бодиттой дэмжлэг биш шүү дээ. Одоо энэ мөнгө чинь яг салхинд хийсэл эсвэл хогийн сав руу хаяж байгаа л мөнгө. Яагаад тэгэхээр тэр та нарын нөлөөллийн чанартай зүйл чинь яг үнэхээр энэ үйлдвэрлэл хийгээд массын үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа хүнд яг бодиттой ямар дэмжлэг болох юм. Тэрний оронд бодиттойгоор даавууг нь худалдаж авахт нь тусалж байгаа. Буцаагаад тэр мөнгийг та нарт өгье. Бүр хамаа алга одоо тэр хүүтэй мүтэй бол хүүтэй ч хамаагүй өгье. Тэ хүүгээ тохироод ингээд гэд. Ийм зохион байгуулалтанд орж болохгүй мөхээр болохгүй. Цаанаасаа тийм гэд. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ болвол тэнд одоо жишээлбэл төрийн албаа хаагчдыг бүгдийг нь харуулчихгүй. Төрд бол маш сайн залуучууд, маш сэтгэлтэй, аль ч намд байна. Хамгийн гол нь бодлого гаргаж байгаа одоо нам институтэд асуудал байна.
За хэрвээ дээрээсээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд ерөөсөө түүхийд материал те ийм зүйлээр нь яг бодтойгоор ингээд дэмжгээд хэрвээ цаанаас нь ийм даалгавар ч юм уу те журам гаргаад баталчих юм бол тэнд жидүүг дэмжээд тэнд сууж байгаа залуучууд энэ ажилд бол дуртаяа ингээд хамтраад ажиллахад бэлэн л байгаа хөө. Тэгэхээр энд ерөөсөө л намын бодлого за тэнд одоо тэгэхээр ингээд яалтчгүй бид ямар намыг сонгох, ямар нам ирэх вэрээсэ гэдэг чинь маш чухал зүйл юм байна. Өнөөдөр бид нар хэнийг ч муулаад тэгтээ тэргүй яах юм? Мууллаа гэд бид нар юу ч өөрчлөхгүй. Нэгэнт өнгөрсөн, алдагдсан цаг хугацаа боломж бол тэр тусмаа бүр эргэж ирэхгүй. Тэгэхээр зүгээр л урагшаагаар. Тэгэхээр зүгээр л бид нар өөрсдөө хэрвээ тэд өөрчлөгддгүй юм бол бид өөрчлөгдөе л доо. Одоо ингээд яг сүүлийн энэ одоо хэд хоног бол маш эрчимтэйгээр намуудыг одоо судалж байна л да. Ер нь яг үнэхээр ингээд миний сонгосон би улам өөрийнхөө сонголтонд бат итгэлтэй болж байгаа. Би хүн намыг сонгосондоо маш баяртай байна. Яагаад гэвэл энэ ном одоо олон хүнд магадгүй ойлгохгүй, таалагдахгүй ч болно. Гэхдээ хүн намын гаргаж байгаа шийдэл нь 5 жилийн дараа, 10 жилийн дараа, 20 жилийн дараа таны болон таны үр хүүхдүүдийн хүн шиг амьдрах боломжийг нь олгож чадах ийм мундаг оюунлаг, попордгүй тэд бүгдийг дандаа тоон дээр суурилдаг. Тоо, бодит судалгаа маш чухал байхгүй. Тэгэхээр би улам өөрийнхөө сонголтонд одоо тэр залуучуудтайгаа нэгдэж ямар сандаа бүр хүн сүрэгт нэгдсэндээ би бол маш их баяртай байгаа. Тийм болохоор 2024 оны сонгуул бол тэр тусмаа холимог тогтолцоогоор явж байгаа. Хүн болгон идэвхтэй оролцоосоо. Яагаад гэвэл та бидний одоо хүн болгоны сонголт янз бүр шүү дээ. Тэнд одоо Эрдэнэ мөнхийг дэмжиж байгаа эсвэл үнэн баа зөв ч юм уу те ингээд энэ бүх залуучуудыг парламентэд суух боломжийг нь олгосон бас манай хүн намын залуучуудын итгэл зүтгэл бол маш их байсан шүү. Яагаад тэгэхээр энэ холимог тогтолцоогоор 126 гишүүн болгож нэмэх энэ ажлыг яг үнэндээ хэн хийсэн бэ гэд эргүүлээд цаг хугацааг харахад бол хүн намын залуучууд хийсэн. Тийм болохоор бас Монголын ардчлалын төлөө үнэхээр зүрхэн цохилж явж байгаа маш том одоо залуучуудын нэгдэл юм байлээ гэж богинохон хоногийн дотор би бол өөрөө аягүй сайн мэдэрч чадж байна. Тийм баяртай. Тэгэхээр та сая сэрэндээ дурдж байна. Одоо хэн нэг муулаад өнгөрсөн цаг хугацаа эргэж ирэхгүй гэх тийм. Гэхдээ одоо муулахгүй ч гэсэн бас дүгнэхгүй бол бас болохгүй байх тийм. Өнгөрсөн 8 жил нэг нам үнэмлэхөө олонхоор 2 удаа засаг барьлаа тийм. Ардын нам, Монгол ардын нам. Энэ 8 жилийг ер нь та хэрхэн дүгнэж гинэ вэ? Шүүмжилж болно. Доромжилж болохгүй гэж нэг юм зарчим байх хэрэгтэй тийм. За цаг хугацаа хизээч бидэнд эргэж олдохгүй. Тэр тусмаа яг ингээд би хувь хүнийхээ амьдрал одоо энэ бид массын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэсэн итгэл үнэмшил яг бидэнтэй хамт өөртөө үхдэг гэдгийг би өөрийн хувийн амьдрал дээр харлаа тий. Одоо миний гэр бүлийн хүн бол бит хоёр бол яг энэ массын үйлдвэрлэлийн төлөө үнэхээр болчих юм байна тий гэл ингээл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмждэг л бол аль ч нам байх нь хамаагүй л гэдэг ийм сэтгэхүйтэй хүмүүс ахгүй. Тэгтэл итгэсээр байгаа л өөрсдөнтэйгээ одоо үхдгийн байна гэдгийг би амьдрал дээр харсан учраас бид машин харалтаагаар өөрчлөгдөх ёстой юм байна. Одоо нэгэнт алдагдсан боломжийг бид нар одоо 1000 тоочоод ингэх байсан, тэгэх байсан гэд хиндэ гомдлох юм. Эцсийн бүлэгт гомдлох шаардлагатай бол бид өөрсдөндөө л гомдол. Яагаад гэвэл ардчилсан улсыг хамгийн гоё одоо бид өөрсдөө үнэлж мэддэм үү мэддэггүй юм уу сонгуул гэдэг зүйлээр л бид нар дүн тавих боломж шүү дээ. Хэрвээ та үнэхээр энэ өнгөрсөн хугацаа ялангуяа энэ сүүлийн 8 жил маш харамсалтай санагдчихвэл өөрчлөлтийг өөрөөсөө л ихэл сонголтоо л өөрчилчих л доо тийм. Тэгэхээр түүхийг бид шүүдгүү гэдэгтэй адилхан нэгэн л өнгөрсөн цаг хугацаа боломжийг ямар их боломж байсан бэ гэвэл маш их боломж байсан. Тэрнийг бол мэдээж мөнгөөр бас үнэлж болно тийм үү. Мөнгнөөс илүү хүмүүсийн нэг итгэл үнэмшил тий одоо энэ 8 жилийн хугацаанд бол үхэж төрж тий маш олон зүйл болдог. Тэгэхээр энэ цаг хугацааг бол үнэлж хэлэхэд айгүй хэцүү. Хизээч дахиж олдохгүй цаг хугацаа байхгүй. Тэгэхээр одоо өнгөрсөнтэйгөө зууралдахгүйгээр энэ сонгуульд хэн нэгнийг одоо харлуулж доромжлохгүйгээр тэгтээ тэргүй асуудал юу байгааг
бид бүгд мэдж байгаа шүү дээ. Үнэхээр бид нар авилгалын эсрэг бид нар хин нэгэнд давуу эрх олгодог ийм одоо муухай нийгмийг л өөрчлөе л доо. Та даргын танил, та хин нэгэн мөнгөтэй хүний хүүхэд байснаар таны амьдрал өөр. А жирийн нэгэн хүн одоо хичнээн чадвартай мэдлэгтэй байсан ч танил тал байхгүй учраас боловсролын зээлийн санд хамрагдаж чаддгүй бол энэ айгүй харамсалтай үстэй. Тэгэхээр ийм нийгмийг үгүй болгохын төлөө өөрчлөлтийг хийгээд байгаа. Тийм болохоор иргэн бүр улс төрчих ёстой юм аа. Улс төрч гэхээрэл заавал хин нэгнийг харлуулж муулаад заавал ингээл нэг намд элсэж орох биш л дээ. Зүгээр л сонгуульдаа л идэвхтэй оролцоцгоо. Ялангуяа манай залуучууд. Залуучууд өөрсдөө ямар их хүчтэй гэдгээ ойлгохгүй байх шиг. Заримдаа ингээл залуучуудаа ярихаар ингэж байгаа. За өгөөд жаахан. Тэгтээ тэргүй юмыг бид нэр өөрчилж чадах шиг. А гэтэл яг үүндээ нэг хүний хүч ч гэсэн үнэхээр оломгүй далаа шүү. Битгий өөрийгөө бас битгий өөртөө одоо шантар гэдэг юм уу те. Одоо магадгүй та залуучуудаа ийм нийгэмд амьдруулж байгаа нь ахмадууд болон бидний буруу штэ. Тэгэхээр одоо бид ч гэсэн хичээж байна. Алдаагаа засах гэж байна. Магадгүй урд нь сонгож исэн бидний сонголт буруу байжээ. Одоо харин засъя л та. Одоо энэ нийгэмд хүн шиг амьдрээ л гэдэг тий. Тийм болохоор 3 сая 400 мянган иргэн гэдэг бол маш цөөхөлөө штэ бид нар. Бид нар бүгд бие биендээ хайртай байх хэрэгтэй. Бид нар үзэл бодлороо өөр байна гэд хоорондоо химлэлдэг ш. Хамгийн гол нь Монгол гэдэг Монгол хүний эрх ашиг энд яригдах хэрэгтэй тийм ээ. Тийм болохоор бүх намын үзэл баримтлал бодлого нь одоо хоорондоо өстө нөгөө мөрийнхөө хөтөлбөрөөр л гоё өрсөлдөөд те. А тэр дундаас нь манай иргэд за энэ гоё юм байна, энэ нь зөв юм байна гэдэг ийм гоё сонголтыг хийж тийм босон үед бол нэрэ Монгол улсын хөгжил бол тэгэхээр энэ хөгжилтэй улс учраас болох байх. Гэхдээ энэ бол айгүй ойрхон баг гэж бодож байгаа шүү дээ. Монголчууд маш их оюунлаг, бас их потенциал өндөртэй тий бас ингээд юмыг наанта цаанта бодож чаддаг ард түмэн. Тэгэхээр би бол энэ 2024 оны сонгуульд маш их итгэж байгаа. Бид нар хүнийг сонгохоосоо гадна намыг бас сонгоно шүү дээ. Тэгэхээр энэ бол өстой магадгүй түүхэн цаг үе. Одоо хамгийн анхны 126 гишүүнээ бид нар сонгох чинь тий. Тэгэхээр хүн болгоны сонголт бол маш чухал үүрэгтэй гэж бодож байгаа. Тийм болохоор сонгуульдаа л идэвхтэй оролцоорой л гэж уриалах байна. Тэгэхээр таны хувьд улсын хурлын 2024 оны сонгуульд нэр дэвшгүй тий энэ талаар хүсэлтээ намдаа өгсөн үү? Өгсөн бол хэрвээ одоо тойрог дээр өрсөлдөх үү? Эсвэл жагсаалтанд орох уу? За би яг намд илсэж орчоод надад ямар бодол төрсөн бэ гэхээр хэрвээ намын үзэл баримтлал бодлого зөв болвол би заавал намд одоо заавал гишүүн болох шаардлагагүй юм байна. Би зөвхөн өөрийнхөө чадах юмыг би юу чадах юм бэ гэхээр би Монгол улсад массын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд одоо маш их одоо практиктай тий одоо онлоос гадна туршлагатай байхгүй. Тэгэхээр магадгүй би заавал их хурлын гишүүн болох нь надад чухал биш юм байна. Яг тэгвэл би хүн намынхаа залуучуудад итгэл өгчхөл би энд нь өөрийнхөө чадах ажлыг хийх боломжийг манай нам олгох юм байна гэсэн үүднээс би заавал дэвшээ гэсэн тийм юу байхгүй. Гэхдээ манай нам хэрвээ за та заавал одоо энд ингэх шаардлагатай гэвэл би бас нээлттэй. Одоо би хувь хүн майццэг биш шүү дээ. Би чи одоо хүн намын гишүүн майццэг баггүй юу. Тэгэхээр намайг юу гэж үнэлэх нь вэ? Нам надад ямар ихтгэл үнэмшил одоо юу гэдэг ихтгэл хүлээлгэх нь вэ? Би нэгэнт би хүн намтай одоо хувь заяагаа бас холбочлоо шүү дээ тий. Тэгэхээр мэдээж намын өгсөн одоо ихтгэл хүлээлгээд ингүүл хамтарч ажиллахад биелэн. Угаасаа тэгчл би энэ намд орж ирсэн юм шүү дээ. Тийм. Тэгэхээр түрүүн та яриандаа цохос дурдлаа те иргэд одоо сонголтоо яаж хийх талаар мэдээж улсын хурлын сонгуулийн тухай хуулиар намын мөрийн хөтөлбөр ярьж болохгүй хугацаанд болоог байгаа те. Ер нь энэ удаагийн сонгуулиар баг нийтдээ нэг уртсны тооцоогоор 1000 гаруй хүн нэр дэвших магадaltaй харагдаж ирсэн тийм. Тэгээ нэг 17-18 хоногийн дотор одоо тухайн тойргийн сонгогчдод энэ хүмүүсийн бүгдээрнийх нь одоо мөрийн хөтөлбөр
зорилтыг уншиж харж үзэж амжихгүй байх. Ер нь иргэд энэ удаа сонголтоо ихтэй голчлон юун дээр анхаарч хийх ёстой гэж та бодож байна? Би бас бодож исэн анх ингээл нөгөө хүмүүс сонгуульд оролцоод те сонгуульд намайг сонго. Одоо ингээл энэ богино хугацаанд өөрийгөө таниулах гэл ингээл танигдаагүй би яана гэл. Тэгэхээр би бодож исэн байхгүй юм. Яагаад тэгэхээр хүн их хурлын гишүүн болох гэж хүнд танигдд юм уу? Хүн хийсэн ажиллаараа л танигдах хэрэгтэй үстэй. Одоо буянгийн жагаа эксклюзив мая гэдэг шиг би 2008 онд Монголд ирсэн. Би 2009 онд энэ хөнгөн үйлдвэрийн салбарт массын үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн салбарт бас тэдний дуу хоолой болоо явж байгаа хүн. Би хизээч улсын их хурлын гишүүн болох гэж энэ ажлыг хийгээгүй байхгүй. Тэгэхээр танигдна, нийгэмд танигдна гэдэг чинь нэг бол хүн сайнаар танигдаж болно. Нэг бол хүн муугаар танигдаж болно. А хүн хийсэн ажиллаараа хүмүүст Монгол улс гэдэг бол уул нь бол санаандаа бол нэг тойрог баймаар юм байгаа шүү дээ. Улсын их хурлын гишүүн гэдэг бол зөвхөн нэг тойрог одоо төлөөлөхөөс илүүтэйгээр Монгол улсын тэр 3,400,000 иргэний хувь заяаг шийдвэрлэж хувил баталдаг хүмүүс аахгүй. Тэгэхээр Монголдо танигдсан хүн л бол улсын их хурлын гишүүн болох хэрэгтэй. Тэгэхээр одоо танигдсан хүн гэж яг хэнийг хэлэх юм бэ гэхээр тухайн салбартаа танигдж юм хийсэн хүмүүсийг л хүмүүс сонгох хэрэгтэй юм бол одоо жишээлбэл хөдөө орон нутгийн хүмүүс мал аж ахуйн салбарт одоо маш их олон жил ярьж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Хамгийн түрүүнд хүнээ сонгох нь зөв баха. За хоёрт нь хүний цаана намын бодлого явж явах хэрэгтэй. За бид Монгол Ардын нам, Ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлсэн энэ цаг хугацаанд хэрэгжүүлсэн юу тэд хийж исэн, бүтээж исэн гэдгийг бол хөтөлбөртөө хөтөлбөргүйгээр өөрсдийнхөө амьдрал дээр харчиж байгаа. А одоо шин намууд орж ирэх боломжийг нь бас энэ удаагийн сонгуульд оруулж ирж байгаа учраас бүх намуудын ядаж нэг мөрийн хөтөлбөрийг уншаад тэ бас тэдний ярьж байгаа зүйлийг нэг юм сонсоод тунгаагаад аль нам сонгохоо гэдгээ сонголтоо хийх хэрэгтэй байх гэж бодож байна. За тэгээд намын одоо намаа сонгоно гэдэг чинь бас маш том сонголт ахгүй юу. Магадгүй тэр тухайн нам нь үнэмлэхүй сонгочих юм бол тухайн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой байхгүй. Тэгэхээр мөрийн хөтөлбөрийг нь үнэхээр судлаад за судалдаггүй махад ядаж сонсоод энэ хүмүүс нь ямар хүмүүс вэ тэ гэл. Тэгэхээр бид нар одоо хүнээ намаал харах нь чухал юм шиг байна. Тэгээд тухайн хүний намтар юу хийж бүтээж исэн бас тэр их чухал. Магадгүй хүн нь сайн байлаа гэд нам нь новшил бас хэцүү байхгүй юу? Яагаад тэгэхээр нам гэдэг чинь өөрөө институт. Намын бодлогоор л явах байхгүй юу? Тэнд хувь хүн майццгийн бодол юусаа хамаагүй олонхын санал явж идэг учраас яг эцсийн дүндээ ингээд харахаар нам их чухал байгааз. Намын бодлого институтээр ингээд явдаг учраас ерөөсөө энэ намыг сонгосноор миний амьдралд яг юу өөрчлөгдөх юм бэ гэдгээ л хүмүүс бодох хэрэгтэй. Өнөөдөр бид нар яриад байдаг штеп. Хорвоо дээр үнгүй юм гэж байдгүй маа. Хэрвээ танд тийм юм л амлаад ах юм бол энэ бол дандаа худлаа байхгүй. Хулганы хавханд л одоо тэр нөгөө барих чагаа өгөөш байдаг үстэй тий. Тэгэхээр ялангуяа төрд ерөөсөө мөнгө идэх юм шүү. Төрийг одоо тэр төсвийн мөнгийг бүрдүүлдэг хүмүүс нь хин юм бэ гэхэд бизнес эрхлэгч таахгүй. Тэгэхээр бизнесийн орчинг хамгийн ээлтэй болгох. Бизнес нь ашигтай байж иж татвар өндөр төлдөг. Өнөөдөр Монголын татварын бодлого нь ашигаас биш орлогоос татварлаад байгаа нь л асуудал байгаа байхгүй юу? Орлого болгон ашиг биш шүү дээ. Ийм болохоор л шудраг биш байгаа. Тэгэхээр суур одоо асуудал нь юу юм бэ гэхээр ерөөсөө бодлого татварын бодлого л байгаа. Хэрвээ татварын бодлого дээр үнэхээр өөрчлөлтийг зоригтойгоор хийж чадах. Өнөөдөр нэмүүртгийн албан татвар гэж яриул маш их юм байгаа. Өнөөдөр нөөт төсвийн орлогыг одоо бүрдүүлэх бараг 70-80% бүрдүүлж гин гэдэг маань өөрөө маш том гажууд л ахгүй юу та. Тэгэхээр одоо ийм зүйлд өөрчлөлтийг хийж чадах. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа бүх хүмүүс нөөтийн өрөнд орцсон. Нөөт гэдэг бол бүр ингээд зүрхэнд нь бүр шар усхур болж штэ тий. Тэгэхээр ингээд хүмүүс ингээд бизнес хийхээсээ татгалзаж байна. А хэрвээ бизнес хийхээсээ татгалзчих юм бол хэн төсөв бүрдүүлэх юм бэ? Тийм биз дээ. Тэгэхээр төсвийг бүрдүүлэх ёстой хүмүүсийн эрх ашиг буюу бизнес эрхэлж байгаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ хүмүүстэй л боломжийг нь олгодог ийм л
нам эвслийг сонгоол гэж уриалмаар байна.